хичээл маань 10 хар нүглийг тайлбарлаж байгаа хэсгээр явж байгаа. 10 хар нүглээс одоо сүүлийн 3 нүглийг бол тайлбарлаж дуусаагүй. За сүүлийн 3 нүгэл нь одоо сэтгэлээр үлдэх 3 нүгэл гэж байгаа. Сэтгэлээр үлдэх 3 нүгэл нь бол хомхоо сэтгэл гэж байгаа. Хомхоо сэтгэл. За энэ хомхоо сэтгэл бол бусдын одоо эд зүйлийг хөвдөө авах юмсан хүний имийг хараад түүнд одоо шунж байгаа, авчих юмсан гэж бодож байгаа. За тэгээ дээрээс нь одоо энэ хүмүүс монголчуудын дунд нэг алдаа байдаг нь юу гэхээр нэг одоо энэ боломжтой их айтаахан юм хөө мэдэж угаад хэрэглээд сайхан машин унаад сайн байранд ингээ амьдраад айтаахан явж байгаа улсууд руугаа ингээ ятаархаад уурлаад байдаг нэг юм алдаа байна. Одоо энэ чинь болохгүй шүү дээ. Одоо хүн тэр болгон чинь тэр хүний эдэлж хэрглэж байгаа юм бүхэн тэр хүний өөрийнх нь хураас буйны үр дагавар ирж байгаа зүйл. Тэр буйны одоо ямар арга замаар эдлэх нь одоо тэгээд өөрсдийн асуудал баг. Юунд зарцуулах нь өөрсдийн асуудал баг. Ямар ч үсэн тэр хүн чинь хэрвээ одоо буянгүй байсан бол тийм зүйлийг эдэлж чадахгүй шүү дээ. Бүгд одоо буйны үр дагавар тийм зүйлийг эдлээд явж байгаа. Тэгэхээр чинь тэрэнд одоо уурлаж атаархаж ингэж өрөөсөө болохгүй юм байна. Тэгээд одоо энэ нэг тийм нэг сонир сэтгэлгээл одоо суудсан юм байх юм шиг байна. Боломжтой. Эсвэл одоо тэгээд нөгөө мөнгөтэй төрөхтэй улсуудыгаа дандаа буруу замаар мөнгө олсон гэж бодоод байдаг юм болов эсвэл одоо яадаг юм бол тийм алдаа байна. Тэгээд энэ дээр одоо бид хомхоо сэтгэл гэдэг дээр одоо бид нар сайн анхаарах хэрэгтэй. Энэ хүмүүсийн одоо чинэлэг сайхан байгаа улсуудад өрөөсөө хатаархаж хорсож өрөөсөө болохгүй. Хэрвээ ингээд байх юм бол өөрийн эд баялаг нь дороод өөрийн одоо эд баялаг ирэх байсан бол тэр нь ирэхгүй болно. Тийм зүйл байх нь шүү дээ. Тийм учраас энийг анхаарах хэрэгтэй. Нүгэл одоо бүгдээрээ буруу замаар мөнгө олж буруу замаар явж одоо дандаа хүнээс гулгаа хийж баяжна гэж одоо юу байх вэ? Энэ тийм анзуурал байх нь байгаль баг. Гэхдээ энэ чинь өмнө шударгаар ажиллаа хийгээд бизнес хийгээд ингээ мөнгө төгрөгөө олоод чинэлэг сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо байх ч ёстой юм байна. Байх ёстой энэ эдийн засгийн чөлөөт эдийн засаг гэдэг чинь одоо бүгдээрээ л одоо чөлөөтэй бизнес хийж үр шимээр хүртэл мөнгө төгрөгөө олох тийм боломж байх ёстой юм чинь. Угаасаа одоо өглөг бөгөөд буян хураагаад их юм бол тэр эд баялаг нь улмал аривжаал байх шүү дээ. Тийм ээ тэрийг бол хийж зогсоож чадахгүй эд баялаг нь аривжаал бол мөнгө төгрөгөөр нарийнлаад хүнд өглөг өгдөггүй. Тэгээд ингээл одоо хүний сайхан зүйл татаархаал хорсол ингээ яваад их юм бол яг өөрийн эд баялаг аривжих уу? Яаж тэр баян байх уу? Боломж байхгүй. За ингээ хомхоо сэтгэл гэдэг бол ийм байна. Тэгээ хомхоо сэтгэл гэдэг нь бол гол нь өөрөө энийг авчих юмсан хүний энийг яаж хийж байгаа авчих юмсан гэж бодож байгаа. Энэ бодол гол одоо гол энэ нүглийн гол санааны онцлог нь бол ийм байх нь. За хоёрдугаарт нь бол хорлох сэтгэл гэж байгаа. 10 гаруй нүглийн одоо 9 дахь хорлох сэтгэл. Энэ хорлох сэтгэл бол одоо маш олон нүгэл хэлнцийн хүндэс болдог. Бусдын нэг хорлчих юмсан яаж хийж байгаа энийг хохироогоод ингэчих юмсан гэсэн одоо ийм хорлох сэтгэл байна. За хорлох сэтгэлийг бол бид нэр одоо яаж хийж байгаад одоо цаад хүнийг хорлох юмсан гэж одоо бодож байгаа тийм ээ. Тэгээ энэ дээр нэг зүйлийг одоо нэг хэлэхэд бурхны шашны нэг одоо том одоо үг байдаг тийм ээ. Бусдад хорлож бусдад тусалж чадахгүй байлаа гэхэд бусдад хорлол үйлдэж болохгүй гэж аль чадхаараа одоо туслах ёстой. Хэрвээ тусалж чадахгүй бол хорлол үргэж юусан болохгүй. Бусдад хорлол хүргэнэ гэдэг чинь тэгэл яаж хийж байгаа муу санаагаар өдөгдөж одоо хорлох сэтгэлээр өдөгдөж л одоо хийгдэж байгаа. Тийм учраас энийг одоо бүгдээрээс анхаараарай. Ажил хөдөлмөр хийж явах үедээ хүмүүстэй харьцаж явах үедээ бид нэг өөрсдийн сэтгэл санаагаа хэл яриагаа биеийн үйлдэл бүгднийг одоо бид хянаж явах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нэр олон хүмүүстэй харьцах үед
алдагдаж хийж байгаа шүү дээ. Тийм учраас сэтгэлээ зүг болгох юм бол биеийн үйлчлэлч зүг болно, хэлж ярьж байгаа хэл яриач зүг болоод эхэлнэ. Тэгэхээр бол хамгийн чухал зүйл нь бол сэтгэл байх нь байна. За тэгээд сэтгэлийн одоо нүглийг бол дотор нь 3 хуваагаад хомхоо сэтгэл, хорлох сэтгэл гэсэн ийм хоёр одоо ийм одоо нэг сэтгэлийн нүглүүд байна. Сэтгэлээр хураадаг нүглүүд. За ингээд 3 дахь нь болохоор буруу үзэл гэж байгаа. Сэтгэлээр хураах 3 нүглийн 3 дахь нь бол буруу үзэл юм. За энэ буруу үзэл бол 10 хар нүглийн одоо хамгийн хүнд нь 10 хар нүглийн одоо хамгийн хүнд хэлбэр нь бол буруу үзэл юм аа. За буруу үзэл бол 10 хар нүгэл одоо 10 хар нүглөө зогсохгүй одоо аливаа нүгэл хилэнц бүгдийн одоо хамгийн уг үндэс нь болдог. Аливаа зовлон бүгдийн уг үндэс нь болдог. За тэгээд өөрийгөө болон одоо бусдыг зовоодаг бүх одоо зовлон бүгдийн одоо хамгийн хүчтэй одоо хамгийн уг үндэс одоо язоор нь бол энэ зовлонгийн үндэс язоор нь энэ хүү буруу үзэл мунхаг юм аа гэсэн үг. Төвдөр 10 хар нүгэл дотор бол логдаа гэж нэрлэдэг төвдөр логдаа гэж. Логдаа буруу үзэл. Энэ одоо маш аюултай буруу үзэл гэдэг. Буруу үзэлд автаж одоо бидний нүгэл хилэнцгийг бол дотор нь 2 хувааж байгаа. Хүн одоо төрөлхийн нэг нүгэл хилэнцгийг одоо уурлаад одоо нүгэл хурааж байгаа тийм ээ. Уурлаад нүгэл хурааж байгаа. Энэ бол төрөлхийн байдаг. Буруу үзэл бол яг нэг тийм үзэл он буруу үзэлд автаад нэг үзэл онолд автаад одоо түүнийхээ ирэхээр нүгэл хилэнц хийж байгаа хийдэг. Хоёр янз байгаа нь нэг нь бол өөрийн ирэхээр аяндаа хийдэг нэг зүйлийнх нь бидний төрөлхийн одоо уур хилэн хүсэл шунал мунхаг одоо ийм зүйлүүд байгаа. За энэ бол одоо хүн одоо төрөлхөөс хийдэг ийм зүйл. Энийг бол төвдөр Ансанжи хана матова гэж нэрлэдэг. За энэ нь бол одоо төрөлхийн нүгэл хилэнцийг хэлж байгаа. Төрөлхийн одоо нүгэл хилэнцийг хийлгдэг энэ одоо мунхаг хэлж байгаа. Энд автаж одоо хийх юм бол Ансанжи хана матова гэдэг нүгэл болно. За нөгөөх нь болохоор Жави замла матава гэж нэг үг байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр одоо буруу үзэлд автах. Буруу үзэлд автаад энэ одоо нүгэл хилэнцийг хийж эхэлдэг. Ийм хийх бурхан багшийн одоо айлтар сургаал байгаа. Ингэх юм бол нүгэл болно, ингэх юм бол буян болно гэдэг энэ хууль цаазыг хитрээд одоо энэ хууль цаазыг одоо хитрээд тэгээд нүглийн буян гэж одоо буруугаар ойлгох, буйныг нүгэл гэж буруугаар ойлгох. Ийм буруу үзэлд автаад одоо нүгэл хилэнц хийдэг байна. Тэгэхээр ийм хоёр янзаар нүгэл хилэнц хийдэг. Энэ хоёр дотроос бол буруу үзэл нь бол хамгийн аюултай юм аа. За буруу үзэл яагаад их аюултай вэ гэхээр нэгдүгээр биднийг бол нүгэл хилэнц хийлгэхэд хүргэдэг, буруу зүйл хийлгэхэд хүргэдэг. За хоёрдугаарт нь бол энэ буйныг адаардаг. Буруу үзэлд автах юм бол бидний буян дороотож үгүй болдог байна. Буян дороотдог. Буян байх, буйныг устгадаг. Буйныг устгадаг хоёр хүчин зүйл бий. Ер нь бол хоёр зүйл бий. Нэгдүгээрт нь уур байгаа. Уурлах юм бол бидний буян арилдаг. Буян арилдаг. За уур дотроосоо бүр одоо нэг агшинд бодисодвог хүмүүст нэг агшинд уурлахад ганцхан хоронд уурлахад нэг галалтаа тэмцэх одоо нэг галын хугацаанд хураасан буйныг өгөө хийдэг. Энэ баян одоо эцэг ихтэй хандаж уурлсан уур, багшид хандаж уурлсан уур, бодисодвог нарт хандаж уурлсан уур, энэ уурууд бол одоо маш хүчтэй уур нүгэл хилэнцгийг одоо бидний буйныг бол дараад оронд маш их нүгэл хилэнц хураалгадаг ийм зүйл байх нь. За одоо үүн дотроос бол одоо онцгой зүйл нь энэ бодисодвог нарт уурлаж байгаа. Одоо сүүлийн үед энэ хүмүүс чинь бодисодвог нарт одоо их уурлах юм аа. Одоо энэ сайхан одоо сайхан сэтгэлтэй энэ гайхамшигтай хүмүүс рүү одоо илдвэр хийлж гүтгэж доромжилж ингэж их уурлж юм. Бас их айхтар хүнд нүгэл хилэнц хураагаад л байна одоо. Энтгэгт явж яхад дахир дутуу хүмүүс зөндөх байдаг шүү дээ энтгэгт. Ямар амар дахир дутуу хүмүүс байдаг вэ? Одоо дээр үед бол үнэхээр амар байсан. Бидний жоохон байхад бол дахир дутуу хүмүүс маш их байдаг байсан. Тэг би бодоод байдгийг энтгэгт одоо дээр үедээ хүмүүс маш их одоо бурхан шүтээнийг устгаж үгүй хийж
одоо олон нандин одоо жишээлбэл налаандаа хийх гэхэд тэр олон эрдэмтэн мэрэгдийн заларч байсан нагарч унаа чандра гэртээ гэл одоо тэр олон эрдэмтэн асангаа гэх мэт энэ олон эрдэмтэн төвдөд шашин дэлгэрүүлсэн шантараа шитагийг юм байна жовжигийг юм байна гайхамшигт бодисод нарын заларч ирсэн бясалгал хийж ирсэн үзэл онол суралцж ирсэн ном буйн үлдчихсэн тэр газрыг устгаж өгөө хийж байгаа байхгүй. Тэгэл маш олон бурхнуудыг өгөө хийж устгаж өгөө хийсэн одоо тэгэл энэ нүглийн мөр дагавар чинь дахирддаг хүмүүс их төрдөг байх гэж би боддог. Орд нь одоо ийм нүгэл хэлэнц хийцэн. Манай монголчууд гэсэн дэ бас л одоо хүнд нүгэл хийсэн шүү дээ. Базар байна. Коммунизмын үед одоо аимшигтай нүгэл хийсэн одоо бодисод олон бодисод нарыг бодож өгөө хийсэн. За тэгээд тэрнээс урагшлаад одоо бид байн тулаа хийгээл их л одоо олон нүгэл хийсэн. Энэ нүглийн үр дагавар нь хизээ боловсрох юм байгаа нэг юм одоо боловсрал байх та одоо. Ер нь бол тийм зүйл ажиглагддаг нэ. Ингээд буруу үзэлд автаж маш олон нүгэл хийлэгдэг байх нь шүү дээ. Хүн хийдэг байх нь. Буруу үзлийг ихээр л хийж байгаа нүгэл буруу нүгэл хэлэнцгийг. Тэгээ буруу үзэл бол энэ нүгэл одоо бидний буйныг өгөө хийдэг. Буйныг өгөө хийж байгаа. Тэгээ буруу үзлийн ихээр бол нүгэл хэлэнц хийж байна. Буйныг одоо устгаж өгөө хийж байгаа. Тэгээ бодисодоноос ууралсан энэ одоо өөр хэлэн бол одоо маш их буйныг өгөө хийдэг. Гэхдээ нэг буйныг дарж чаддаг. Нэг буйныг дарж чаддаг. Одоо энэ бодисодоноос ууралж байгаа өөр хэлэн энэ зүйлүүд бол буйныг дарна, маш их буйныг дарна гэхдээ нэг буйныг дарж чаддаг. Тэр нь ямар буйн бэ гэхээр хоосон чанарын үзэл онол суралцах, бод сэтгэлдийг хоосон чанарын үзэл онол суралцах, бие үгэн үзэл онол суралцах, ийм одоо чөтөн барилгын үзэл онол суралцсан, эдгээрийг бодож бясалгасан энэ буйны өрөлтүүдийг дарж чаддаг юм шиг байна. Одоо бодисодоноос дууруулж байгаа тэр уур бол буйныг дарна, буйныг үгүй хийн, буйныг шатаана. Гэхдээ хоосон чанарын үзэл онол суралцсан, бие үгэн үзэл онол суралцсан, эдгээр бүгдийг бодож бясалгасан одоо энэ буйныг бол дарж чадахгүй байна. Харин энэ буйныг дардаг айхтар зүйл юу вэ гэхээр буруу үзэл. Хэрвээ буруу үзэлд автах юм бол бид нэр хоосон чанарын үзэл онолыг бодож бясалгаснаас гарсан буйн, бие үгэн үзэл онолыг бодож бясалгаснаас гарсан буйн ийм юм зүйлүүдийг бол бүгднийг тэр чигээр нүгүү хийдэг байна. Тийм учраас буруу үзэл бол ерөөсөө буйныг дардаг хамгийн хүчтэй одоо ийм хорт зүйл байна шүү дээ, тийм ээ. Буруу үзэл гэдэг бол ийм аюултай. Маш олон зүйлийг одоо бидний олон зүйлийг өгөө хийдэг. Христийн ламнар, христийн одоо хүмүүс санвартангууд, христийн санвартангууд бол бүгдээрээ одоо их сайхан үйл хийж байгаа шүү дээ. Одоо өглөг өгөх, ёс суртахуунтай байх, бусдыг асарч инэрч хайрлах гэх мэт ийм маш олон сайн зүйлүүдийг хийж байгаа боловч өөртөө хамгийн сүүлд одоо буруу үзэлд автдаг учраас одоо тэр урдах буйнууд нь бол ер нь хүчин сол явна гэсэн үг. Сол явж байгаа. Буруу үзэлд автсны улмаасаа ер нь бол жоохон бороод. Харин охины шишинтэнгууд бол энэ одоо хэдийгээр одоо өглөг өгөх, бусад туслах тал дээр христийн ламнар шиг, христийн санаартангууд шиг ингэж айхтар өргөн хүрээр хийж чадахгүй байгаа ч гэсэн үзэл нь бол зөв байгаа юм аа. Үзэл нь зөв. Тийм учраас буйн нь бол одоо тодорхой хэмжээгээр илүү буйн хурааж байгаа. Гэхдээ цаашдаа бас бид нэр хүмүүнлэгийн үйл ажиллагаан дээр анхаарал хандуулах хэрэгтэй л юм шиг байна. Сая манай Монгол ламнар нийлж ягаад 29-ний өдрийн баярын өдрөөр хүмүүст хоол хүнс одоо боломжгүй хүмүүст хоол хүнс өглөө олон хүмүүст бас их буян үйлдэлээд ийм их сайхан үйл хэрэг боллоо. Манай Гандангийн жүд татсангаас одоо санаачлаад тэгээд олон ламнар нэгдээд гадаа дотоодын олон ламнар нэгдээд мөнгө төгрөг цуглуулад бараг 20 сая төгрөг цугларсан гэсэн баха. Тэгээд тэр мөнгөөр одоо энэ хүмүүст боломжгүй байгаа юм хүмүүст хоол хүнс, мах, бүрэл, үндсэн юмнуудыг өгье гэж яриадсэн
мах гурил ийм зүйлүүдээс өгөө. Одоо яг ингээд толгомжсон ийм зүйлүүдээс нүгийгээ тэгээ тийм юмуд өгөөд их сайхан буян хураалаа. Манай лам нар бас ингээд их идэвхтэй одоо бас их залуу лам нар маань бол их идэвхтэй тэгээ дээрээс нь их санаачлахтай сайхан явж байгаа. Энэ дээр урам авсан. Цаашдаа гэсэндээ бас одоо манай одоо лам нарын зүгээс ийм үйл ажиллагаа бас нэлээд хийх байх. Энийг ингээд сайхан хийчих юм бол нийгэмд ч нэр хүндтэй нөгөө талаас бас бид нар өөрсдөө буйнааж хураач юм тийм ээ. Аль талын одоо ашигтай байгаа. За тэгээд буруу үзэл энэ буруу үзэл гэдэг маань бол ийм одоо аюултай байх нь байна. Тийм учраас үнэн зөв үзэл суралцах хэрэгтэй. Буруу үзлийг арилгах юм бол бид нар үнэн зөв үзэлд суралцах хэрэгтэй байна. Үнэн зөв үзэл суралцахын тулд одоо бид нар энэ номыг одоо энэ хичээлийг явуулж байгаа шүү дээ тийм ээ. Зөв одоо үзэл онол суралцах юм бол бурхан багшийн айлтсан сургаал номлол түүний одоо айлтсан сургаал номлол дээр хийсэн тайлбар. Тэрний тайлбар гэдэг одоо олон эрдэмтэн мэрэгдээд одоо айлтсан энэ олон ном сургаалуудыг бид одоо ер нь бол уншиж судлах мэдэж авах хэрэгтэй. Тэгээд энэ дотор юу гарч ирэх вэ гэхээр одоо сэтгэлийг сөрөг сэтгэл хөдлөлийг одоо буруу сэтгэлийг арилгах, уур хилэн гэх мэтний суунаас муу сэтгэлийг арилгах, үүний оронд инэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх. За тэрийг хөгжүүлээд бод сэтгэл болгох, нөгөө талаас мэдлэг боловсролтой болох тэр нь хүмүүс үзэгдэх юм одоо эцсийн туйлын мөн чанарыг хамгийн эцсийн мөн чанарыг таньж авах энэ талын мэдлэгүүдийг бид нар одоо олж авч чадах юм бол үнэн зөв үзэл онолтоодоо суралцаад үнэн зөв үзэл онолтой болж байна гэсэн үг. Бидний амьдрал энэ амьдралд чинь энэ олон одоо ном сургаалууд өдөр тутмын амьдралд хэрэг болж байгаа. Зарим үед бид нэр одоо энэ номыг ингээд амьдралаас тусдаа юм шиг нөгөө ном нь амьдрал нь тусдаа юм шиг ингэж ойлгоод байдаг. Би өөрхөн гадныг явж исэн чинь өөрхөн гадны сүсгтний холбоо их одоо сургалт хичээл ном сайн явуулдаг гэдэг. Тэгээ нэг жил нямсан богшүүдэрийг өрсөн. Тэгээ нямсан богшүүдээ 100 очоод өөрхөн гад очоод өөрхөн сүсгтний холбооны явсуудтай уулзаад тэгээд ингээд орой ярилцаа сууж ирсэн чинь нэг нь босч ирээд тэгж байна. Би одоо ерөөсөө хичээл рүү их яардаг. Хичээл рүү яардаг. Хичээлд очихлаарэ сайхан болдог юм аа гэж тэгж байна. Тэгэхээр би хэлсэн. Одоо хичээл рүү яаралгүй яах вэ? Тэндээ очиод хичээлдээ суугаад мэдээж яг таймшруулахгүй яах вэ? Сайхан болно. Гэхдээ тэнд байгаа ном, энд байгаа амьдрал хоёр ч тустай байж болохгүй шүү. Энэ тэнд байгаа номыг энэ амьдралдаа шийдэх хэрэгтэй. Энэ амьдрал дондоо оруулж иж бид нэр тэнд очсон ч жаргалтай, энд байсан ч жаргалтай байх ёстой. Тэгэхгүй энэ амьдрал нүдэ зовлонтой болоод энэ амьдралаас цаашаа ингээд зүхтаж гараал тэнд очичоод тэгээ сүүлдээ тэгээд энэ амьдрал бүхэлдээ орхигдсон шүү. Лам байсан бол энэ амьдралыг энэ насны амьдралыг тэр чигээр нь орхиод гараад явах байсан баг. Одоо гисэлт гэлэн сахилтай лам хургууд чинь тэгжил явж байгаа шүү дээ. Ихнэр хөөхд авахгүй ингээл яваад тийм бол нэг талаасаа болно. Гэтэл энд чинь амьдралтай болцсон, гэр бүлтэй болцсон. Одоо бүрэн одоо ажил өргөнцөн байж хат чинь энэ зовлонтой харагдаад тэрэн жаргалтай хараад тэр түн жаргалтай юм л угаал илүү их гүн шүү дээ тийм ээ. Тэгээ энэ шиг ингээд энэ хооронд зөрчилдөө үүсэхгүй. Тийм учраас тэнд байгаа сайхан зүйлийг энэ амьдрал дондоо оруулж ирэх хэрэгтэй. Энд оруулж ирээд гэр бүлийнхэн ойр дотны хоолсуудаа энэ сайхан зүйлээс хуваалцаж энэ хүмүүсийг ч гэсэндээ амар амгалантай болох хэрэгтэй гэж хэлсэн чинь нэрээ тийм юм байна гэж тэгжээлээ. Тэгээд бидний дунд нэг тийм зүйл бас ажиглагдтыг одоо ном гэхлээр тусдаа ном буян үйлд нэхлээр тусдаа гэж бодоод амьдрал гэхлээр өдөр тутмын амьдрал гэхлээр тусдаа байх юм шиг бодоод байдаг. Энэ ерөөсөө тийм биш ээ. Бидний одоо сурч мэдж байгаа энэ мэдлэг боловсрол бүхэн энэ мэдлэгүүд бүгд одоо бидний өдөр тутмын амьдрал дээр байнга эргэлдэж явах хэрэгтэй. Бид нар өдөр тутмын амьдралын одоо эргэлтэн дунд нь энэ номыг оруулах хэрэгтэй юм байна. Тэгжээж бидний сэтгэлд бүрэн дүүрэн шингэж чадна гэсэн үг. Энэ маягаар ингээд бид нэг жилийн хугацаанд ингээд явах юм бол нэг жилийн дараа гэхэд бидний амьдралд маш олон өөрчлөлт гарсан байх болон бидний сэтгэлд их өөрчлөлт гарсан байх бол дор хаяж нэг жилийн хугацаа төлөвлөх хэрэгтэй. Их яарч ерөөсөө болохгүй. Одоо Нароба институтууд сурч байгаа
нэг залуу над руу одоо ингээд мессеж бичээд байна л да. Одоо багш нар маш сайхан хичээл орж байна. Маш их одоо сайхан зүйл ингээд зааж өгч байгаа. Даанч одоо би ерөөсөө ойлтоо сурч чадахгүй байна. Энийг хэрэгжүүлж чадахгүй байна. Нас минь яваад байдаг. Яах вэ гэдэл яараад байгаа юм шиг байна. Тэгээд би хэлсэн энэ номонд ингээд бидний энэ номыг өөртөө дадлага болгоход яарч ерөөсөө болохгүй. Яагаад гэвэл энэ нөгөө уур хилэн хүсэл шунал гэх мэт энэ нисоноос муу сэтгэлүүд чинь маш хүчтэй датцсан байгаа. Энэ хүчтэй датцсан энэ зүйлийг бид нэр урт хугацааны одоо төлөвлөгөө гаргаж урт хугацаанд бид нэр ийм одоо шат дистралтай системтэйгээр явж иж бид нэр энэ хатуу бат бих болцсон одоо ийм муу сэтгэлүүдийг арилгах юм аа гэж одоо би хэлж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол бид нэр их яарч ерөөсөө болохгүй. Тэгээ сайхан ингээд тайван сууж байгаа бодоод бясалгаад ах юм бол аяндаа ингээд бидний сэтгэл өөрчлөлт гараад яваад байх болно. За тэгээд үзэл онол энэ үнэн зөв үзэл онол суралцах нь бол одоо бидний хувьд бол хамгийн чухал зүйл байх. За ингээд 10 хар нүглийн сэтгэлээр үйлдэх 3 нүглийг тайлбарлаж дууслаа. Одоо ерөнхийдөө бол та нар ерөнхийд нь бол мэдж байгаа бүгдээрээ л 10 хар нүглийг бол ихэнх нь мэднэ шүү дээ, тийм ээ. Ихэнх нь мэднэ тэгээд үйл өөртөө холбоотой нэг хөнгөн тайлбарлаад явчих гэж бодсон. Нөгөө ламермийн үлийн өрийн хэсэг дээр энэ тухайг дэлгэрэнгүй тайлбарланаа. За ингээд хомхоо сэтгэлийг дарах ерөндөг нь юу вэ гэхээр хомхоо сэтгэлийг дарах ерөндөг нь юу вэ гэхээр одоо өгөөмөр сайхан сэтгэл, өгөөмөр сэтгэл. Хомхоо сэтгэлийн одоо ерөндөг нь хорлол сэтгэлийн одоо ерөндөг нь юу гэхээр тус сэтгэл тийм ээ. Бусдад айлж чадхаараа туслая гэдэг ийм бодолтой байх ёстой. За тэгээд буруу үзлийг дарах ерөндөг нь бол үнэн зөв үзэл онолд суралцах. Үнэн зөв үзэл онолд суралцж ээж одоо бид нэр буруу үзлийг дарна. Бидэнд бол ер нь буруу үзэл байгаа л да. Одоо ч гэсэн байгаа. Зарим зүйлийг буруу зүйлийг бид нэр зөв гэж бодох тохиолдол зөндөө их байдаг. Энэ нь буруу үзлүүдийг одоо ингэ дарах хэрэгтэй болно гэсэн. За ингээд 10 хар нүглийг мэддэг хэрнээ хийгээд ах юм бол нүгэл хэлэн зөвхөн болно. Мэдсээр байж хийх юм бол мэдсээр байж мэдгүй юм бол нас хийж байгаа нүгэл хэлэнц арай одоо бага. Мэдээд хийх юм бол нүгэл хэлэнц илүү хүнд болдог. Тийм учраас та бүхэн бүгдээрээ 10 хар нүглийг одоо мэдж байгаа. Мэдсээр байж иж одоо хийх юм бол аюултай байх юм байна. Тийм учраас одоо айлч чадхаараа хийхгүй байх хэрэгтэй. 10 хар нүглийг хийдгүү хүн одоо бидний хажууд ингээ 10 хар нүглийг хийдгүү хүн байх юм бол гомн сайхан да тийм ээ. Тэр хүн намайг одоо хорлоно гэж юусоо байхгүй. Над руу муу юм хийнэ гэж байхгүй. Би итгэж болно үстэй тэр хүн зөө. Итгэж болно тэр хүн одоо ямар ч муу юм хийхгүй над руу. Тэгэхээр бол бүрэн итгэж болох тэр хүний дэргэд сэтгэл амар байж болох ийм одоо хүн болно. Яг үүнтэй адилхан та бүхэн ч гэсэн энэ 10 хар нүглийг ингээд төвчих юм бол таны дэрэгдэх усуд жаргалтай сайхан байх болно. Та өөрөө ч амар тайван аз жаргалтай сайхан байх болно. Дэрэгдэх усуд ч гэсэндээ амар тайван аз жаргалтай танд хандлага нь сайхан байх болно. Тийм учраас бүгдээрээ өөртөө болон бусдад одоо энэ амар амгаланг одоо бий болох боломж байна. Бүгдээрээ 10 хар нүглийг аль чадхаа төвчих хэрэгтэй. 10 хар нүгэл хэрвээ үнэн зөв үзэл онолыг ойлгоод авчих юм бол нөгөө зүйлүүд нь бол амархан болно. Үнэн зөв үзэл онолыг ойлгоод нүгэл буйныг сайн ялгаад энэ нүгэл болон нүглийн үр дагавар ийм юм зовлон ирдэг юм байна. Буян гэж ийм зүйл байдаг. Буйны үр дагавар ийм зүйл ирдэг юм байна гэд мэдээд авчих юм бол амьтны ам таслах, хулгай хийх, бусдын эд хөрөнгийг одоо хулгайлах, буруу өөрчлөлдөх, хов зөөх, ширүүн үг хэлэх гэх мэтчлэн энэ олон нүглүүд чинь бол аяндаа арилах юм байна. Тийм учраас хамгийн 10 хар нүглийн хамгийн эцсийн одоо хамгийн сүүлийн 10 дахь буруу үзэл гэдгийг л одоо арилгаад авах хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр одоо мөн мэдээж хэрэг мэдлэг чухал мэдлэг
мэдлэг боловсрол ерөөсөө бурхны шашинд бол мэдлэг боловсрол ерөөсөө амин чухал зүйл. Мэдлэг мэдлэгтэй байж ижил бид нар энэ зүйлүүдийг энэ эрдэмүүдийг олж авах. Мэдлэг гэдэг чинь угаас өөрөө суралцж ижил олж авдаг зүйл шүү дээ. Ерөөсөө гаднаас одоо сайн хичнээн сайн багш байгаад миний дэргэд байгаад би өөрөө хичээхгүй бол ном үзэж чадахгүй. За тэгээд нэг одоо ном үзэхдээ ч гэсэндээ одоо хичээл зүтгэлээр ном үзнэ. Төвд орохын Чандраг гэдгийг төвд орохын одоо номын 6 дугаар бүлэг дээр Яндам Малиу зондуу жидош гэж эхэлдэг. 6 дугаар бүлэг нь яг одоо энэ хоосон чанарыг гаргадаг нарийн тайлбарладаг бүлгүүдээр бүлгийн эхлэхдээ эрдэм бүхэн хичээлийг дагнаа, хичээл зүтгэлийг дагнаа гэж үг байдаг. Яндам Малиу зондуу жидош гэж ингэж эхэлдэг. Тэгээд энэний үг зүг гэхээр хоосон чанарын үзэл онол, бие үгийн үзэл онол энэ бод сэтгэл өөрөөсөө илүү бусдыг инэрч харилсан инэрэнгүй сайхан сэтгэл ийм зүйлүүдийг төрүүлж ийм зүйлүүдийг ойлгож авахд энэ хэцүү зүйлүүдийг ойлгож авах жоохон бэрхшээлтэй байдаг. Тийм учраас хичээл зүтгэл гаргаж ийж энэ зүйлүүдийг ойлгож аваарай гэж хэлдэг. Одоо бэлгүүний зүрхэн судрын ихний уншлаган дээр гардаг Марайсан жодмод шэро паралч гэж энэ зүгхлэр хоосон чанарыг өгүүлж чадахгүй гэж Марайсан жодмод гэж өгүүлж чадахгүй бодож чадахгүй одоо үгээр илэрхийлж чадахгүй хоосон чанарыг бол одоо үгээр илэрхийлэх аргагүй тийм зүйл юм байна л да. Үгээр бол бүрэн гүйцэд илэрхийлж чаддаггүй. Тийм учраас хоосон чанарыг анх одоо ингээ хоосон чанарыг бодож бясалгаад хоосон чанар ингээд ойлгоод авах үед тийм айдас төрдөг гинэ. Одоо айдас зарим одоо бажид онорт бол жоох айдас хүчтэй төрдөг. Тэгээд айдасаас болоод хоосон чанараас жоох айдаг гэж айгаад одоо хоосон чанарыг одоо айгаад доош уумчдаг. Доод хөлгөнд ундаг гэж нэг тийм яриа байдаг. Тэгээд зарим нь болохоор бод сэтгэлийг одоо бодож бяцлах үед яг тийм сонин мэдрэмж төрдөг. Манай нэг Монгол лам биш нэг төвд лам хоосон чанарыг бодож байгаад гинт барьцаалдаад ингээд цамцнаас зуурсан гэж хэлдэг. Цамц энэ донгогноос дээдлийн одоо лам ховц өмсдөг донгог гэж үүдэг. Тэрнээс зуурсан гэж. За мөн одоо далаа өгшин ойлдордож гисэндээ одоо яг хоосон чанарыг бие үгүй үзэл онолыг бодож бяцлах явах үед гинт ингээд маш их цочирдсан гэж. Хүн би өөрөө би ч хаана байна вэ? Би хаана байна гэдэг ингээд их тийм цочирдсан гэж хэлдэг. Тэгээд ийм зүйлүүд байгаа. Ийм зүйлүүдийг тийм амар ойлгож авч чадахгүй байх юм шүү дээ. Бид нар бол би гэдэг чинь үнэхээр баттай байгаа л гэж бодоод байгаа. Үнэхээр л байгаа үстэй бид яг л одоо нэг зүйл энд нэг ийм баттай нэг зүйл яг үнэхээр яалч чарахгүй энд байгаа дээ. Тэ? Бидний одоо бие махбод одоо нэг ийм одоо зүйл бие махбод байна. Би яг энд байна гэж чин маш 100% итгэлтэй байна. Гэтэл энэ чинь байхгүй болчихлоо чинь юусоо санаанд багтахгүй байхгүй энэ хоосон чанарыг үзэл онол гэж. Тэгэхээр ийм хэцүү зүйлийг ойлгож авахд за тэгээд дээрэс нь өөрөөсөө илүү бусдыг хайрлах энэ бод сэтгэл энэ бол одоо бас л хэцүү. Их өлзөө их даарч ядарч явж байгаа одоо их өлзөө цангацсан одоо их хэцүү байдалд орсон хоёр хүүхэд байна гэж бодъё л да. Одоо тэгтэл зөвхөн нэг хүн л идэх нэг хоол байна. Зөвхөн нэг нь л идэх. Хоёр хүн хуваахын аргагүй тийм зүйл байх юм бол хэнд нөхөө өөрийнх нь хүүхдүүд өхөө айлын хүүхдүүд өхөө хоёул одоо манай хүүхдтэй хамт ингээд хоёулах нь маш хүнд байдалд орсон гэж байж идэг. Гэтэл нэг хоол өгөхгүй нэг юм өгөх хэрэгтэй байгаа гэдэг. Жишээлбэл нэг одоо дулаан хувцс байлаа гэхэд л одоо ганцхан л нэг хүн л өмсөх боломжтой. Тэр үед нөгөө хүүхдэд нь өхөө өөрийнхөө хүүхдэд нь өгөхлөөр ихэнх нь өөрийнхөө хүүхдэд өгөх ёстой тийм. Ихэнх нь өөрийнхөө хүүхдэд өгөх. Гэтэл бодисотой нурт бол ийм одоо минийх бусад болон манайх гэж одоо тийм ялгаа байдаг. Бүр илүү өөрөөсөө би гэдгээс илүү бусдыг хайрладаг энэ сэтгэлийг төрүүлэхэд ч гэсэндээ бас маш хэцүү. Гэхдээ бид нэр одоо ингээд суралцаад ойлгоод ингээд яваад байх юм бол энэ бүгдийг олж авах потенциал хүчин чадал нь бол бидэнд бүрэн дүрэн байгаа гэсэн үг. Тэгээд энийг одоо хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болж байгаа. Хичээл зүтгэл гаргаад ирэхний хэрээр л бид нэр
аяндаа амархан болоод эхэлнэ. Одоо жишээ өндрийн харьяалтан дээр хараад үг. Өндрийн тэр өндөр дээр харьяаж байгаа хүн чинь багаас нь ихэл шууд тэр дээгүүр харьяаж чадахгүй шүү дээ. Багаас нь эхлээл баг дээр харьяагаал хоёр одоо арай жоохон өндөр уулгаал дээр үед хонголдоон гэдэг нэг кино гарсан шүү дээ. Бид нэг жоохон байхад хонголдоон дээр гардаг үстэй нэг том модон дээгүүр ингээл харьяадаг. Тэр чинь жоохон байх тэр модыг жоохон байхад л дээгүүр нь харьяадаг байсан үстэй. Тэгээл том модон том болоод өөрөө дээгүүр нь харьяагаал ингээл гараад яг түүнтэй адилхан бид ингээл багаас нь эхлээл ингээ яваад их юм бол нэг мэдхэд бид нэр их олон зүйлийг ойлгоод авцсан, их олон зүйлийг ойлгоод ухаардсан өөр бидний сэтгэл тэр нь ингээ сайхан шингэсэн байх болно. Тийм учраас багаас нь ингээ хичээл зүтгэл гаргаад явах хэрэгтэй. Дадлага болгочих юм бол бүх юм амархан болно. Дадлага болгочих юм бол дадахгүй бол бүх юм хэцүү, дадлага болгочих юм бол бүх юм амархан болно. Дадуулах нь чухал байх. За ингээд хичээл маань ингээд 10 гаруй нүглийг тайлбарлаад ингээд өөр өндөрлөө да. Хэд хоног жага ачаалтаа ажилласан чинь таахан ядарсан биш. Ажил дуусны дараагаар яг ядарсан мэдлээ. Би нэг өнөөдөр Дараагийн институтад 2 хичээлтэй, маргааш 2 хичээлтэй энэ хичээлүүдийг дуусгаад 1 сарын 5 6 7 хүртэл 5 6 7-нд 70 багшийн номын айлдвартай тэр хүртэл нэг хэд хоног амраад авдаг юм билүү? Нэг амарчих санаатай байна. Тэгээ тэр хооронд бүх хичээлүүдэд зогсоож байгаа. Дараагийн институтын хичээлийг зогсоосон, өөр бус хичээлүүдэд бүгд ингээд зогсоосоо. Одоо ингээд энэ хичээлээ ч гэсэндээ төр завсралын төхөө идлээ. Тэгэхээр энэ хичээлүүд төр завсарлаад би нэг жоохон хамс хийгээд авъя. Нэг мэдсэн чинь бас араасаа ингээд баахан яваад жоохон ачаалтаа ажилласан юм шиг байна. Физик зураг нэг амраад аваад. Тэгээд 1 сарын 5 6 7 солонгосуудад ном айлтна 3 хоногийн номын айлтвар байгаа. Бүгдээрээ сайхан номын айлтварыг сонсоорой. Энэ ширүүний буюу бэлгүүний зүрхэн судар номыг айлтна. Бурхан 70 багш байнга айлтдаг ном л доо. Гэхдээ гүн үнцгий өөрөө ч айлтны одоо энэний хэцүү номыг тайлбарлах гэдэг хэцүү. Гэхдээ айлч чадхаараа тайлбарлая гэж одоо айлтдаг ийм ном байгаа. Нийслэхэн сонсоод аваарай. Сонсоод сая одоо төвдийн залуучуудад Америкт байгаа төвдийн залуучуудад ном айлтлаа. Өчигдөр уржигдэр төвдийн залуучуудад сайхан айлтгал боллоо шүү. Өөрийнхөө одоо соёл уламжлалыг хадгалах тухай соёл уламжлал өөрсдийн одоо шашин соёлдоо үнцэнтэй хандах үнэн зүйлээ яаж одоо хадгалж цааш давж явах уу гэдэг талаар бас сайхан айлтгал болсон. Та нар сонссон уу? За болж.